За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За мэгзмийн яг та бүхэндээ уншиж чигээ тэгээд мэгзэн бол маш их тийм тус эрдэмтэй. За богд зунхын залбирал. Гэхдээ мэгзэн дотор бол язгуурын гурван бурхан гэдэг манзуушир, жангараасаг, чирван гурвын алдар гардаг. Эхнийх нь мэгмэд зэвэ тэр чин жангараасаг дэмий жангараасаг гэдэг нь болохоор жангараасаг болохыг хэлж байгаа юм. За хоёрдугаарх нь бол Дэмичэмбэ, бамбуужэмбэ гэхээр бол манчшир аврахны. За дүдүмэлэ жамзал сангинда гэдэг нь бол очирван аврахны хэлж байгаа. Тэгээд энэ гурван одоо язгуурын гурван бурхны мөн чанартай. За цастай мэрэгдэн орон чимэг зонхоо учраас одоо зонхоо бадар саярхал талбиа гэсэн юм залбирал. Тэгээд одоо бурхны зарлиг их шигэн дургасан бол одоо мэгзэм гэж хэлдэг. Тийм болохоор мэгзмийг бол маш их уншдаг. Тэгээ мэгзэм мэдэхгүй одоо монгол хүн бараг байхгүй. Бүгд л мэгзэм мэдж байгаа. Гэхдээ энэ мэгзэм унших нь маш их тус эрдэмтэй юм. Тэгээд мэгзмийг уншъя ингээ хамтдаа та бүхэн бас дагаад уншиж болно. Мэгмэд зэвэ дэр чэнжангран сэдэ мэжэмбэ бомбо жэмбэ ян додомалэ жамзал сангэнда ганжан хайбэ жузун зонхоо Losondayge şavla salvande megmet sevidir çincanran sevdiğime cembe bambu cembe ya dodomalı camda sangen Kancan have cıgzın zonhava Losondayge şavla salvande megmet sevidir çincanran sevdiğime cembe bambu cembe dodomalı camda sangen da kancan have cıgzın zonhava Losondayge şavla salvande За энэ бол одоо төв дээр нь очиж байгаа. Тэгээ монголоор болохоор бол Зоригдолгүй нэрэлийн эхэсэн арья бол хэрэ үгүй альдин эрхэд манзуушрэ шамносын өмгөө газралгүй даран зохиож очирван застэй мэрэгдэн орон чимэг зонхован самади гэрдэн өлмө сойрхол талб мо Зарагдалгүй нэрэлийн эгэсэн арья бол хэрэ үгүй айлын эрхэд манзуушрэ шамносын өмгөө газралгүй даран зохиож очирван застэй мэрэгдэн орон чимэг зонхован Самади гэрдийн өлмө сойрхол талб мо зарагдалгүй нэрэлийн эхэсэн арья бол хэрэ үгүй айлын эрхэд манзуушрэ Шамносын өмгөө гоцрологээ даран зохиож очирван застай мэрэгдэн орон чимэг зонхова Сомоди гэрдийн өлмө сойрхол талб мо. За ингээ монголоор нь бас уншиж болно, төвдөр нь уншиж болно. За альгээр нь ч унс одоо тус эрдэм ихтэй. Тэгээд энэ мэгзэн бол одоо их тус эрдэмтэй гинэ. Тэгээд энэ мэгзмийн тус эрдэм гэдэг нэг юм одоо олон номнууд байдаг. Тэгээд нэг одоо номон дээр бол ингэж байгаа юм. Мэгзмийн тус эрдмийн талаар. За энд за мэгзмийг бол одоо ингээд тасралтгүй үргэлж унших юм бол ийм тус эрдэмтэй гэж. За энэ насанд эрдэм мэдлэг маш их харагдана. Ялангуяа 84 мянган дотгорын язгуур. За 404 өвчний язгуур тэргүүтэн. Аюул болох одоо халдварт хэжиг өвчнөөс бол сахин хамгаална. Нас урт болно, өвчин үгүй. За өндөр язгуурын 7 эрдмийг олно гэж. За хайд насанд бол төгс баясгалантын орон төрнө гэж. Төгс баясгалант гэдэг нь маань одоо гандангийн майдрангийнээс хатж байгаа. Энэ оронд бол төрнө гэж. За энэ насанд завсаргүй тав болон 10 харна аривснаа. Буян аривчхын шид бүтээл олно гэж. За 10 зүгийн бурхад одоо нэг турсан зонховагийн алдрыг тэгээ энэ мэгзэн маань бол одоо богд зунхын алдрыг өгүүлж. Тэгээ энэнийг одоо сонссон төдийгөр өөрийн гэм нүгэл арилнаа. За эрдэм нэмнэ. За залбирал талбиснаар гэдэг нь одоо мэгзмээ ингэж уншаад залбирснаар энэ хойтын аюулаас аврагдана. За хүссэн хэрэг бүхнийг бүтээх зэнэвэн нэртэн мэтээг. За нэгүсэнгүүгээр аврах нь одоо арья бол буюу жангараас уурхан адил. За янагуу хөнөмлөхөг болгоох нь манзуу ширмэд. За замб твийн бүх мэрэгдийн орон чимэг мөн болно. Moo тимийн тул самади гэрдээ одоо ингээд насад гэдэг маань үргэлж залбирах юм бол аюуш
бурхан мэд цаг усын үхлээс аврам. Манал бурхан мэд өвчнийн гинэл арилгах. За дарих мэт 8 аюулаас аврах. За очрын хүрээ мэт дайсан хулгай дээрмээс сахин. За дисхүүе бэрх муу заяаны орноос татагч нь итгэл цагшилтшгүй гэрэлтлүүгээ адил мөнгө авид бурхан шиг адил гэж. За бид дайсан болон дөрсгүй дотгод тэргүүтэн саацдаграа сахих нь бол очир ямандаг мэт гинэ. Саадаас ингээд сахиж байгаа нь бол одоо ямандаг бурхан шиг гэж. За басгүй эрдэм сэтгэл шүгүй түгээмэл болоо. Чуулганы дотор хүмүүний ирэхэд хаа мэт болно. За дайны талбарт мэсэндүүл оногдох. За оногдваа сүл чадагдах. За нэвтлэвч үл өөхөх гэнэ. За өвчнөнд им эдээнд үлэн өгөөс амьдрах. За хүж буй амьтны чихэнд өгүүлбэл тэр амьтан бурхны оронд одох. За мөн дээр аадар тэргүүт нь зангаж үлдээд. За зангана гэдэг маань ингэнэ гэсэн үг л дээ. Энэ одоо богдсон хуу тэр олгооч байланд бясалгал хийж явах үед бол их тийм аадар бороо орсон байдаг. Тэгээд одоо уулын юм том чулуу нураад эрэхт нь ингээд богдсон хуу тэрлүү заагаад ингэсэн. Ингээд зангана гэдэг маань энийг хэлж байгаа. Ингэсэн чинь тэр одоо газар хөдлөөр ингээд нурж исэн. Тэр чулуу яг байрандаа ингээд нан зогссон гэж хэлдэг. Тэгэхээр энэ нөгөө мэгзмийг ингээд уншихаар тус эрдэмний их юм маш их тус эрдэмтэй. Ялангуяа одоо мэгзэм унших юм бол ингээд лус савдаг ийм хорлол байхгүй гэж. Яагаад тэгэхээр энэ одоо тэр хан ад гэдүүдийг бол богдсон хуу дарам номготгооч. Тэгээд богдсон хувьд бол одоо тангараг өргөсөн байдаг. Би таныг болон таны одоо шамнар за тэгээ мэгзмийг ингээ уншиж одоо залбирч байгаа хүн бүгд сахин хамгаална ямар нэгэн хорлол үлдэхгүй гэсэн тийм зүйл байдаг. За тэгээд тэрэн шиг энэ тус эрдэм нь бол юм гэж хэлж байна тийм ээ. За мөн дэр аадар тэргүүт ингээд орох юм бол тэрлөө ингээд зангаж үлдээд за мэгзэм өгүүлбээс хариулнаа гэж. Хур исповаас лусын орон аливаа булаг шандад унших юм бол хур буунаа гэж. За дэлгэрэнгүй өгүүлбэл дуусшгүй тулхурааж хөвчвэ гэн. За ингээд ийм одоо их юутай тус эрдэм ихтэй юм тийм ээ. Тэгэхээр мэгзмийг ингээд унших юм бол өвчтөе хүнд унших юм бол манал бурхан мэт. Өвчин зовлонгийн амарлуулна. За нас богино байгаа насны цөвтэй хүнд одоо мэгзэм уншаад ингээд унших юм бол аюуш бурхан мэт. Насыг уртсгана гэх тэргүй тийм тусар дэмэх гинэ. Тийм болохоор сайхан бүгдөө мэгзмийг уншиж ингээд залбирч ивэл их чухал байдаг. Хөдөөний одоо биднийг баах үед бол хурдан мөр унж байгаа хүмүүс мэгзэм уншиж гин голдог байсан. Хурдан мордныхоо шонг тойрдог байсан. Тэгээд энэ нь бол одоо маш их тийм тустай тэр хурдан морны одоо аюул аваар өсөлгүй байх энэнд их чухал тийм даатгал бас нэг талаараа болдог байж. Энэ мэгзмийн одоо тэр тайлбарыг харах маш их тийм тус эрдэмтэй байдаг. За баярлалаа ингээд мэгзэм их сайхан унш. Мэгзмийг олонтой уншиж залбирч ивэл тустай. Баярлалаа.